За бүгдээрээ сайн байцгаана уу? Манаас бүлгийг сонсдог бидний бичлэгүүдийг хүлээдэг та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Кантагийн залуусан та бүхний мэдж байгаачлан 5 сараас хойш бичлэг хийгээд подкаст оруулаагүй. За орчин бол бид бол Монсын хууль зүйн сургуульд сурдаг гэдэг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. За мэдээж шалгалт шүүлгийн хажуугаар энэ жил бол төгсөх курсын оюутнууд гэдгийн хувьд зуны амралт бол айгүй их чухал байсан учраас тодорхой хэмжээнд завсарлага авсан. За ингээд хичээл сургууль маань эхэллээ. Тэр ажилдаа орж эхэлчихэж байгаа учраас үүнээс эхлээд бол бид өртөө эдэл тогтмол бичлэг подкастууд бол та бүхэнд хүргэхээр байгаа. За ингээ манай подкастын 2 дугаар удирдал бол энэхүү эхэлж гин гэж ойлгож байна. Бидний 2 дугаар дугаараа удирдлаа бол нэг сайхан мэддэг эхэлж байгаа. Энэ юу гэхээр Америкийг өөрчилсөн түүх эргүүд гэдэг юм шүү дээ. За Америкийн нэгдсэн улсын шүүхээс гаргасан маш хаш холбогдолтой эдгээр шийдвэрүүдийг орчуулан гаргасан. За ном бол уншигчдын хүртээд болоход бол бэлэн болоод байгаа. Тэгэхээр уг номны зохиолч Ганчимыг хичээл энэ дугаараа зочноор орж оролцуулаад байна. Сайн байна уу та манай сонсогчдод өөрийгөө танилцуулахгүй юу? Сайн байна уу? Та бүхэнд энэ подкастыг сонсч байгаа хүн бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За намайг Ганчимыг гэдэг. За хүний эрхийн активист, зохиолч байгаа. За мөн би Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургууль, за мөн Хөмөлөг ухааны их сургуулийн орчуулагчийн ангийг төгссөн байгаа. Номон дээр маань Монгол Улсын үндсэн хуулийн цэцэн гишүүн Эрдэнэ болгоно. За мөн захиргааны эргийн анхаа шатны шүүхийн шүүгч Мөнх Эрдэнэ хоёр шүүгч бас хамтран ажилласан байгаа. За хоёулаа бол миний Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуульд орчих үед багшилж байсан энэ багш нар байгаа. Тэгээд Мөнх Эрдэнэ багш маань одоо редактораар ажиллаж болж бүтэхгүй байгаа зүйлүүд төр маань бас маш их зөвлөгөө өгсөн. Тэгээд энэ ташрамд бас хоёр багштаас маш их баярлалаа гэж хэлмээр байна. За юуны төрөнд танд ийм оюутнууд болон хуульч өмгөөлөгч за бусад хуулийн мэргэжлэр ажилладаг хүмүүс хэрэг болох үз бас судалгааны ажилд маш хэрэгтэй чухал бүтээлүүд орчуулж төрөсөнд баяр хүргэе. За баярлалаа. Тэгэд эхний асуулт гэсэн одоо яг энэ зүйлтэй холбогдож одоо асуулт бид бүхэн бэлдсэн байгаа. Эхний асуултын хувьд бол та тухайн орчуулгыг хийх болсон шалтгаан болоод ном бүтсэн түүхээс бидэнтэй хуваалцахгүй юу? Маш гоё асуулт байна. За би Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургууль бол миний 3 дахь сургууль, 2 дахь мэргэжил байгаа. За эхний сургууль маань орчуулга, дараа нь би Бүгд найрамдах хятад ард улсад боловсролын чиглэлээр магистрийн ажил хамгаалсан. Монголын дээд боловсролын хөгжил, чиг хандлага гэдэг сэдвээр хамгаалаад тэгээд дараа нь Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуульд орж суралцсан. Тэгээд хууль зүйн сургуульд орж суралцсны дараа бол миний нөгөө аливаа зүйлийг харах үнцэг гэдэг юм уу маш их өөрчлөгдсөн л тоо. За үүний дараагаар Америкийн нэгдсэн улсад богино хугацааны сургалт нь суух болсон. За тэгж байх хугацаанда ер нь Америкийн нэгдсэн улс гээд энэ маш дэлхийн маш олон орны хүн амыг багтаадаг, үзэл бодол өөр, хэл соёл өөр, маш шашин өөр гээд маш олон одоо бидний нөгөө background гэж ярьдаг маш олон тийм хүмүүсийн нэгдэл бол Америкийн нэгдсэн улс тэгээд явж байх хугацаанд ер нь Америкийн нэгдсэн улсыг ер нь юу их нэгтгэдэг юм болоо, юу их одоо хүчрхэг болгодог юм болоо гэдэг асуултыг ер нь тавьж байсан. Тэр асуултынхаа үндсэн дээр энэ номыг ерөнхийдөө орчуулан гаргая гэж шийдвэрлсэн байгаа л да. Ерөнхийдөө бас нэг одоо зүйл нь бол манай нөгөө Монголын хууль эрх зүйн систем бол Рон Германы тогтолцоотой, Америкийнх бол Англи саксоны эрх зүйн тогтолцоотой. Тэгэхээр эндээс бас авч болох жишгжүүлэх юу байна гэдгийг нэлээд хайж үзсэн. Тэгээ энэ үндсэн дээр энэ номыг орчуулан гаргахаар шийдсэн байгаа. Орчуулна гэж өөрөө би нөгөө энэ шүүхийн шийдвэрүүдийг нэлээд их сонирхоод тэгээд судалгаа хийгээд тэгээ ер нь судалгаа хийж байгаа явцдаа ер нь их маш их сонирхолтой юм байна гэж шийдээд тэгээд ном болохыг зарсан байгаа. Тэгэхээр мэдээж Монгол улсын хувьд Рон Германы эрх зүйн бүлд орж байгаа тийм ээ. За Америкийн бол Англи саксоны эрх зүйн бүл гэдэг нь ярьсанчлан яагаад заавал шүүхийн прецедентийг сонгон авч орчуулах болсон. За үүний үр дүнг та ер нь ерөнхийд нь юу гэж харж байна те? Цаашдаа үр нөлөө нь ер нь яаж гарна гэж та төсөөлж байна вэ? Тийм.
Тэгэхээр би нөгөө аялж явах явцдаа та хийсэн Америкийн нэгдсэн улсын энэ дээд шүүх буюу US Supreme Court гэж нэрлэдэг те манайхаар одоо үндсэн хуулийн цэцтэй дүүцгүүцтэй Америкийн нэгдсэн улсын 319 сая хүний үндсэн эрхийг одоо хяндаг, за мөн шүүх, гүйцэтгэх засаглалын тийм ээ одоо хууль зүйн хүрээнд үйл ажиллагаа явуулж гэнэ гэдэг маш олон зүйлийг хэмждэг. Дээд шүүхийн одоо танхимаар орж үтсэн л те. За ингээд явж байхдаа ер нь бол тодорхой хэмжээнд ийм түүхтэй байна, ингэдэг юм байна гэдээ маш их ингээд ойлгоо явж байсан. За үүний дараа ер нь миний Америкийн нэгдсэн улс өөрөө одоо маш том юм сонирхолтой юм түүхтэй тийм ээ. Тэгэхээр маш олон одоо юу гэдгийг арсны, өнгөний үзлийн маш олон юм түүхийн маш адармаатай тийм одоо зүйлүүд байдаг. За энэ нь одоо буцаад нийгэмдээ, хуультай, соёлтой, хүмүүсийн харилцаанд, эдийн засагта, гадаад харилцаанд яаж нөлөөлдөг юм бэ гэдгийг нэлээд бас их сонирхсон. За ер нь миний номонд бол Америкийн нэгдсэн улсын дээд шүүхээс гаргасан. За Америкийн нэгдсэн улсын үндсэн хууль бий болохоос эхлээд за бидний өнөөдөр яриад байгаа ижил хүйсийн одоо тэгш эрхийн бахархлын өдөр бий болох хүртэл тийм ээ одоо кейсүүд орсон гэсэн үг. Тэгэхээр эндгээр одоо тухайн үеийн нийгэмд юу болж исэн. Жишээлбэл 1800 онд ямар зүйл болж исэн. Эхлээд үндсэн хуулиагаа батлсны дараа шүүх эрх мэдлийн маш их мэтгэлзээ болж исэн тийм ээ. Хин нь одоо энэ гүйцэтгэх засаглал шүүх эрх мэдэл тийм ээ. За эсвэл одоо хууль тогтоох аль нь их эрх мэдэлтэй байх юм гэдэг маш том мэтгэлзээнүүдийг явагдчихжээ. За үүний дараа арай одоо 1940-50-аад онд арсны одоо үзлийн маш том зүйлүүд болсон тийм ээ. За жишээлбэл үүний нэг томоохон зүйл одоо олон нийтийн газруудыг англиар хэрэглэдэг тийм хууль бий болсон. За үүний дараа бол 1960, 1970 онуудад бол за одоо энэ холимог одоо гэр бүлийн асуудлууд нэлээд гарч ирсэн. За 1960, 70 онуудад бол нэг иргэний эрхийн хөдөлгөөнтэй уялдаад үг үзэл бодлоо илэрхийлэх хэвлэл нийтлэл хэрэгжүүлээний асуудал гарч ирсэн. За 2000 онд гээд ярихад бол ерөнхийлөгчийн сонгуулийн маргаан, за сонгуулийн системийн асуудлуудыг маш их ярих болсон. За үүний дараа Америкийн нэгдсэн улс өөрөө маш өргөн удам тал нутагт одоо суудаг учраас өөрийгөө хамгаалах асуудлууд тулгарч ирсэн. За үнэтэй уялдаад бууны хяналтын асуудал орж ирсэн. За энэ нь одоо үндсэн хууль энэ Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулиар энэ иргэн хүний эрх юм уу эсвэл ямар тийм эрх юм бэ гэдэг тодорхойлох асуудлууд гарч ирсэн. За үүний дараагаар одоо бидний яриад байгаа тэгш эрх, гэрлэлт гэх маш олон асуудлуудыг бас ингэж үе шат бүрээр нь ингэж Америкийн нэгдсэн улсын дээд шүүхээр шийдвэрлэгдсэн байдаг л та. Тэгэхээр миний одоо номороо гол хүргэхийг зорьсон асуудал нь юу вэ гэхээр за ерөнхийдөө хууль эрх зүй гэдэг бол мэдээж эрх зүйн тогтолцоо өөр ч гэсэн нэг л асуудлыг шийдвэрлэхийг зорж байгаа тийм ээ. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын дээд шүүхийн шийдвэрүүд эдгээр одоо дээд шүүхийн одоо шүүгчдийн гаргалгаанаас ямар зүйлийг илүү үнэт зүйл гэж хамгаалж ирсэн бэ гэдгийг илүү харах тийм ээ. Магадгүй Монголд авч хэрэгжүүлэх зүйлийг жишгжүүлэх тэр зүйлийг л илүү хараасаа гэдгийг одоо хүссэн учраас энэ номонд оруулж өгсөн. Тэгээд бас энэ номыгоо бас ер нь бол дан ганц хууль эрх зүйн чиглэлээр гэлтэхгүй Америкийн нэгдсэн улсыг сонирхож байгаа хүн болгонд одоо зориулж бас гаргахыг зорьсон байгаа. Зөв. Та дүнсээ маш олон одоо мэдээллийн тухай одоо сая ярьлаа л та. Америкийн тэр хөдөлгөөнүүд болон маш олон мэдээллийн тухай. Тэгэхээр энэ мэдээллийг өөрөө та олж авахд өөрөө англи хэлийг өөрөө ашигласан байгаа шүү дээ. Энэ хуулийн орчуулга хийхэд ер нь хэцүү зүйл нь юу байдаг вэ? Аль эсвэл монгол хэл дээр буулгахад монгол хэлний хуулийн нэр томьёо болон Америк дахь одоо хуулийн нэр томьёоны хоорондын уялдаа холбоо за бас хоорондоо ялгаатай ойлголтуудыг монгол хэл рүү буулгахад ер нь хэрэг хэцүү байсан бэ? За яг миний болохоор миний анхны мэргэжил бол орчуулгын мэргэжил байгаа тий. Тэгэхээр орчуулга маань дотроо маш олон төрөлд хуваагддаг. Хэрвээ хууль зүйн орчуулга бол ямар байх юм, уран зохиолын орчуулга бол ямар өнгө өстэй байх юм гээд бас дотроо маш одоо өөртэй нюанс нь бас нэлээд тийм албан ч юм уу. За эсвэл уран зохиолын байвал нэлээд одоо сэтгэлгээ тий орсон байх чи тий. За тэгэд энэ миний жишээлбэл би бол англи хэлийг бие дааж сурсан л та. Тэгээд бүгдийн дан ганц энэ ингээд хууль шүүхийн шийдвэр байгаа боловч за Америкийн нэгдсэн улсын дээд шүүхийн шийдвэрүүд бүгд ингээд PDF-ээр ингээд Америкийн нэгдсэн улсын дээд шүүхийн
одоо вебсайтн дотор байдаг. Тэгээ маш олон бас энэ хуулийн сургуулиуд байгаа тий. Нью-Йоркийн их сургууль, Корнелийн их сургууль гэдэг өөрсдөө вебсайтуудаа тэгээ бас нөгөө номын самын юм бүтэн юм одоо юу гэдгийг цогц материалууд байдаг л та. Тэрийг нэлээд судалж үзсэн. За үүнээсээ гадна би эдгээр зүйлүүдийг ойлгоход одоо дан ганц би ингээ хуулийн юмыг нь харъя гээгүй. Яа тэгэхээр эдгээр нөгөө нэг хэрэгүүд маань дандаа Америкийн нэгдсэн улсын нөгөө нэг түүхэн цаг мөчтэй холбогдсон хэрэгүүд байгаа байхгүй тий боолчлолтой холбоотой, хэвлэл нийтлэл хэрэгжүүлэлттэй холбоотой. Та бүхэн мэдж байгаа бол нөгөө Никсний алдартай эрхтэй холбоотой тий одоо жишээлбэл сонгуулийн санал хураалтыг хууль бусаар авахыг оролцсон гэдэг ч юм уу. За гэх мэтчлэн яг Америкийн нэгдсэн улсын түүхийн мөчлгүүттэй холбоотой учраас би Америкийн нэгдсэн улсын түүхийг эхнээс нь ойлгох хэрэгтэй болсон. Америкийн нэгдсэн улс гэж ямар одоо яаж бий болсон юм бэ? За хизээ одоо үндсэн хуулиа батлсан юм бэ? За үндсэн хуулиа батлахдаа юуг анхаарсан юм бэ те? За нөгөө сонгуулийн системээ бий болохдоо бас нөгөө маш их түүхийн одоо юу гэдгийг асуудал байсан. Яхааргүй Америкийн нэгдсэн улсын хууль бол African American буюу White American гэж ярьдаг. За Африкийн одоо Америк тий одоо өнгөт тарьсан Америкчууд болон цагаан Америкчууд гэж ярьдаг. Энэ хоёр одоо бүлгийн маш тэмцэлтээр бий болсон. Тэгэхээр энэ зүйлүүдийг маш ойлгох хэрэгтэй болж исэн. Яг тухайн цаг үед юу болж исэн те ямар зүйл болж исэн, яагаад сургуулийг ингээд сургуулийн танхимыг хоёр талд хувааж хичээлүүлэх болсон те гэдэг ч юм уу. Эдгээр зүйлүүдийг ойлгоод дараа нь би ийм учраас ийм юм байна гэд маш их нөгөө нэг хуулийн хэсгээсээ гадна түүхийг нь ойлгох болсон. Тэрний дараа ийм учиртай юм байна гэд одоо орчуулж эхлэх болсон. За үүнээсээ гадна маш олон нөгөө нэг хэдийгээр яг англиар ингээд харахад ийм үг юм байна гэсэн утга нь арай өөр байх жишээтэй. Жишээлбэл та бүхэн одоо мэдж байгаа одоо хэдхэн хоногийн өмнө нөгөө Roe versus Wade гэдэг Wade-ийн эсрэг Roe-ийн хэрэг гээд эмэгтэйчүүдийн эрхтэй холбоотой за мөн шашны асуудалтай ч холбоотой гэж яригддаг өрхөндөлтийн одоо кейс миний номонд орсон ба. Тийм тэгэхээр тэр ном одоо хэсгийг орчуулж яхад би нөгөө яагаад энэ хоёр Америкийн одоо хүмүүс яг тэнцүү бараг шахам ингээд хоёр талд хуваагдаад байгаа юм би тий. Тэгэхээр нөгөө нэг шашны асуудал энэ нөгөө шашинтай холбоотой учраас ийм учиртай юм байна. Америкийн өмнөд болон хойд хэсгүүд ингэж хуваагддаг юм байна гэдэг ч юм уу. Тэрийг нь бас ойлгож иж нөгөө номныхоо одоо орчуулга тий шүүхийн шийдвэрүүдийг бас ойлгох болсон. Чухал юмнууд гэсэн. Тэгээ Америк ялангуяа Америкийн ингээд түүхүүдийг арчилсан түүх гэдэг бол тий дэлхийн арчилсан улс орнуудын хувьд баг тий өөрчлөлн одоо юу гэнд фактик дээр гарч шалгагдсан тий. За энэ шийдэл дээр энэ одоо ингэж буруу гарч ирсэн үр дүн нь ингэж үүсчихсэн гэдэг тэр амьд одоо харьцуулсан судалгаа хийх боломжтой тийм ус гэж айгүй хардаг. Тэгэхээр юу гэж юм гэхээр жишээлбэл Америкт гарч байгаа тодорхой маш түгэн цагууд гарч байгаа шийдвэрүүд маань цаашлаад дэлхийн улс орнууд тий арчилсан улс орнууд ялангуяа гарч байгаа тэр эрх зүйн чиг хандлага бас тодорхой хэмжээнд хүчтэй нөлөө үзүүлдэг юм гэж миний хувьд боддتي. Тэгээд үүн дээрээс юу хэлэх гээд байна вэ гэхээр таны номонд орсон кейсүүд бол маш чухал кейсүүд бол байгаа. Би бол харсан. Тэгэхээр энэ дундаас та өөрөө онцлог кейсийг задлаад ярил тэ хэд хэдэн кейсүүдийг та бас ярьж болно. Энэ бас сонирхолтой санагдах байх тийм ээ. Америкийн ер нь миний номонд орсон кейсүүд бол дандаа одоо үндсэн эрхийн асуудал байгаа тий. Бид нар миний саяны хэлсэн одоо аливаа улсын хувьд бол үндсэн эрх гэдэг бол маш чухал эрх тийм ээ. Хүн бүрт хамааралтай эрх. За хамгийн одоо чухал Америкийн нэгдсэн улсын дээд зүгтэр маш олон одоо шийдвэрүүд гарсан л та. Гэхдээ би энэ номныхоо одоо сэдвтэй холбогдуулаад Америкийг өөрчилсөн түүхэн эргүүд гэдэг утгаараа одоо түүхэн цаг холбогдолтой хуулийн бол маш өндөр ач холбогдолтой тэр хэрэгүүдийг нь илүү сонгож авч орчуулахыг оролцсон байгаа. Сонгож авч номдоо бас оруулахыг хүссэн байгаа. За энэ номоо одоо яг бичгээс өмнө хамгийн анхны миний судалсан одоо кейс бол Brown versus Board of Education буюу боловсролын зөвлөлийн хэсэг Brown-ийн хэрэг гэж 1954 онд Америкийн нэгдсэн улсын дээд түвшингээр шийдвэрлэгдсэн нэг хэрэг байдаг. За ерөнхийдөө энэ хэрэг бол Америкийн нэгдсэн улсын түүхийг одоо маш өөрөөр эргүүлсэн хэрэг гэж үздэг. За энэ бол одоо Африкан Америкчууд болон White American гэж ярьдаг цагаан Америкчуудын хоорондын бас маш том одоо асуудлыг шийдвэрлсэн кейс
болсон байдаг л та. За та бүхэн мэдж байгаа Америкийн нэгдсэн улсын дээд шүүхийн шүүгчид бол ерөнхийлөгчийн одоо тийм ээ одоо юу гэдэг одоо ардчилсан нөө консерватив үзэлтийн ерөнхийлөгчдийн те санал болгосноор ингэж батламжилдаг байгаа тий. За тухайн үед бол энэ кейсийг яг хилцэж яхад үед бол маш олон одоо консерватив үзэлтийн шүүгчид байсан тийм ээ. Тухайн ерөнхийлөгч гэсэн энэ Brown versus Board of Education маань өөрөө бол юу гэхээр маш олон жил явж исэн боолчлол за ялгуурлан гадуурхал гэдэг юм уу зүйлийг эцэслэх тийм цэгийг тавьсан кейс л те. Та бүхэн хэрвээ би ингэж яг энэ кейс маань өөрөө бол ерөнхийдөө бол сургууль одоо цагаан болон өнгө тарьст нь гаралтай хүүхдүүдийг хоёр өөр орчинд тийм ээ ялгаж сургууль одоо танхимаар хичээллүүлэх үүдэлтэйгээр бий болсон кейс ахгүй юу? Тийм. Тэгээд өмнө энэтэй холбоотой маш олон кейсүүд бол Америкийн нэгдсэн улсын дээд шүүхт очиж исэн. Одоо 1853 онд тий маш том одоо кейсүүдийг энэ бол Америкийн нэгдсэн улсад separate but equal буюу тустай гэхдээ эрхтэйш гэдэг маш том үзлийг гаргаж ирсэн. Тэгэхээр 1853 онд энэ Америкийн нэгдсэн улсын дээд шүүх тустай хичээллэх нь шүү дээ тий тэгш бөгөөд одоо шудраг гэж үзэжсэн байгаа байхгүй юу? Америкийн нэгдсэн улсын дээд шүүх. За гэтэл 1954 онд явсаар агаад 1954 онд separate but equal буюу тустай гэхдээ эрхтэйш гэдэг чинь үгүй юм байна. Тустай байна гэдэг чинь өөрөө одоо шудраг биш эрхтэйш биш байна гэж шийдвэрлсэн байдаг. За энэ хэргийн шүүхийн шийдвэр Америкийн нэгдсэн улсын дээд шүүхээр гараад уг нь бүх мууч даяар ингэж хэрэгжих ёстой байтал бол Америкийн нэгдсэн улсын дээд шийдвэр гарсны дараа маш олон мужууд энэ шүүхийн шийдвэрийг одоо эсэргүүцсэн, чагсаал болсон, тэмцэл болсон, сургуулийн гадаа очиж тэмцсэн гэх мэт маш олон сонирхолтой үйл явдал байдаг л та. Энэ утгаараа энэ кейс бол маш сонирхолтой. За үүний дараа иргэний эрхийн хөдөлгөөн ингээд үргэлжлээд явсан байгаа л та. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ миний хувьд бол энэ 1954 онд гарсан Brown versus Board of Education бол хамгийн сонирхолтой бас кейс болж Америкийн нэгдсэн улсын дээд шүүхээс гаргасан маш онцлог одоо шийдвэр гэж бодож бас оруулсан байна. Дараагийн асуулт маань Монгол улсад одоо яг ингэж байгаа тий шийдвэрлэгдээгүй байгаа байнгын яригдчихэж байгаа тий эцэслэн одоо шийдвэрлэгдээгүй байгаа ч юм. Ийм одоо асуудлыг шийдвэрлсэн тий кейс жишээ авч болохоор тийм кейс юу байсан бэ? Жишээлбэл Монгол улсад юу гэдэг чинь тий өнгөт арьстай хүмүүсийн эрхийн тухайд аваад одоо кейс байлаа гэхэд төдийлнийх хайхтай ач холбогддог. Яагаад гэвэл энэ төдийлний яадгурлал гэдэг юм байх жишээтэй байдаг тий. Ийм учраас Монголын хөрсөн дээр ингээд буусан тий энэ байгаа асуудлыг тодорхой хэмжээнд хүндсэн тийм кейсүүд байна. За яг зөв. Тэгэхээр биний сайн номод бичиж байгаа яг энэ цаг үед коронагийн маш олон асуудлууд гарсан, хүний эрхийн маш олон зөрчлүүд гарлаа л да. За мөн манайд бол одоо улс төрийн нөхцөл байдал сонгуультай холбогдуулаад энэ сэтгүүл зүйн тий хэвлэл нийтлэл хэрэгжүүлээ гэдэг асуудал нэлээд бас томоор яригдах ёстой тий. Тэгээд энтэй холбогдсон нэг хэрэг байгаа. Энэ бол New York Times versus Sullivan буюу Sullivan-ы эсрэг New York Times-ийн хэрэг гэж шийдвэрлэгдсэн. Одоо 1967 онд шийдвэрлэгдсэн хэрэг байгаа. За энэ хэрэг бол та бүхэн мэдж байгаа New York Times гэдэг бол 1850-ад оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа Америкийн нэгдсэн улсын маш том одоо тийм ээ хэвлэл нийтлэх юм одоо сонин. За энтэй холбогдуулсан нэг хэрэг гарсан. Тэгээ энэнийг би ер нь манайд бас одоо хууль батлагтай ч юм уу ер нь маш их харж үзээсээ энэ шүүхийн шийдвэрийг нэлээд хараасаа гэж хүсэж байгаа. Өөрөөр хэлбэл хэвлэл нийтлэх эрх чөлөө гэдэг чинь хэдийгээр бүх үзэл бодлоо илэрхийлэх хэвлэл нийтлэх эрх чөлөө гэдэг Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулийн нэг одоо First Amendment гэж ярьдаг тийм нэгдүгээр нэмэлт өөрчлөлтөнд орсон эрхэлтэй. За манай үндсэн хуулинд ч гэсэн байгаа. Үг үзэл бодлоо илэрхийлэх таймнаар одоо засаал цуглаан хийх гэдэг. Тэгэхээр энэ маань одоо хязгаартай юм уу, хязгааргүй юм уу? Үг үзэл бодлоо илэрхийлэнгээ хин нэгнийг одоо харааж зүхэж, гүтгэж, доромжилж болох юм уу? За эсвэл хэвлэл нийтлэх эрх чөлөөгөө эдэлж гин гэд ташаа худал мэдээлэл тараагаад тэрийгээрээ сенсац тараад явж болох юм уу гэдэг асуудлыг энэ хэргийн шүүхийн шийдвэрээр Америкийн нэгдсэн улс тодорхойлсон байгаа. За мөн төрийн албан хаагч одоо хин нэгэн
одоо иргэн хин нэг нь одоо сэтгүүлч, хин нэг нь хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг ямар бас одоо хязгаартайгаар нэхэмжлэл гаргаж болох юм бэ гэдгийг бас нэлээд одоо сайн тодорхойлж өгсөн байна. За хэдийгээр үг үзэл бодлоо илэрхийлэх хэвлэл нийтлэл хэрэгжүүлөө бол үндсэн эрх гэсэн ч хэдий ч одоо ямар тохиолдолд энэ үндсэн эрх байх юм бэ? Ямар тохиолдолд энэ хэвлэл нийтлэл эрхээр хамгаалагдах юм бэ? Ямар тохиолдолд эрүүгийн гэмт хэрэг болох юм бэ гэдгийг тодорхойлж өгсөн. За энэ хэргийн шүүхийн шийдвэрүүд бол Америкийн нэгдсэн улсад бол хэвлэл нийтлэл хэрэгжүүлөөний маш том хамгаалалт болсон гэж бас үздэгээрээ онцлог байгаа. За мөн нөгөө талаараа хэвлэл нийтлэл хэрэгжүүлөө чинь хязгааргүй бас зүйл биш юм биш үү гэдгийг тодорхойлж өгснөөрөө бас онцлог байгаа. Тэгэхээр өнөөдөр цахим ертөнцид маш их одоо бид нар амьдарч байна. Хэвлэл нийтлэл мэдээлэл сэтгүүл зүг гэдэг бол ер нь маш том зүйл шүү дээ. Энэ бол аль ч улс оронд бол маш том зүйл. Энээр хүнийг өхүүлчих болж байна, амьдруулчих болж байна. Тэгэхээр энтэй бид нар хууль эрх зүйн түвшинд энийг яаж ойлгох юм бэ те? Яаж ялгах юм бэ гэдэг энэ асуудал маш аль ч орны хувьд чухал асуудал болоод байгаа. Тийм тэгэхээр энийг илүү бас хараасаа гэж хүсэж байгаа. За дараагийн би бас Монголд одоо жишгжүүлэх ч юм уу санаа авч хуулиндаа оруулах ёстой нэг зүйл бол миний номонд орсон 1974 онд шийдвэрлэгдсэн. За Никсны эсрэг Америкийн нэгдсэн улсын хэрэг гэдэг нэртэй юм Америкийн нэгдсэн улсын дээд шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг байгаа. За энэ хэргийг бол Америкийн нэгдсэн улсын улс төрийн одоо түүхэнд хамгийн тийм ээ дуулаантай хэрэг гэж үздэг. За энэ мэдээж хэрэг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Ричард Никсонтай холбоотой. За хүмүүс ер нь Ватергейтийн хэрэг гэдгээр нэлээд сайн мэддэг юм хэрэг байгаа л да. За энэ хэргийг шийдвэрсэн процессыг би бичсэн. За мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуул Electoral College гэж яагаад Electoral College маань ингэж ийм сонирхолтой системтэй байдгийг энэ түүхтэй ямар холбоотой юм те Америкийн нэгдсэн улсын одоо ерөнхийлөгчийн сонгуулийн одоо өдрөөс эхлээд за дуусна тусдал тангараг өргөтөл ямар процесс явагддгийг гэдгийг нь бас тийм манай одоо энэ Монголын уншигчтай мэдээсэй гэдэг үтнээс бүгд маш детальны оруулсан байгаа. За энэтэй холбогдуулаад энэ манад одоо яригадаад байгаа immunity гэж яриад байгаа тий. За immunity-гийн асуудал за Америкт болохоор executive privilege гэдэг нэрээр шийдвэрлэгдсэн байдаг л та. Тэгэхээр би яг Америкийн өөрийнх нь тэр нэрээр нь нэрлэж оруулсан энэ хууль эрх зүйн зүйл учраас тэгээ энэ дээр ингээд хаваад үзэж байгаа ерөнхийлөгчөө ингээд шүүгээд тий бүх одоо доотлын албан өөрийнхөө ажил үүрэгтээ үнэнчээж за өөрийнхөө мэргэжлийн тангарагтай үнэнч байгаад ерөнхийлөгчөө ингээд ийм хэрэг хийсэн байна гэдгийг бол баг одоо хүлээлгэж чадсан хэрэгэлтэй. Тийм болохоор энийг манай улс төрчид хууль эрх зүйн одоо судалгаа хийдэг хүмүүс тийм ээ одоо нэлээд сайн хараасаа гэж хүсэж байгаа. Тийм. Тэгээд ерөнхийдөө бол энэ Никсны хэрэг бол дэлхийд дахины улс төрийн түүхийн бол маш том жишээ болж явдаг. Өөрөөр хэлбэл ерөнхийлөгч Америкийн нэгдсэн гүйцэтгэх засаглал хууль тогтоох мөн шүүх эрх мэдэл гэсэн энэ одоо гурван тийм ээ энэ хүчтэй систем нь өөрөө өөрсдөө нэгээ маш бие даасан байж хянах ёстой юм аа. Тэгчээж бид нар тийм ээ нөгөө шударгаас нөгөө зүйлүүдийг чинь бид нар арт өмнөдөө илүү авчрах юм аа гэдэг маш том жишээг бол энэ Никсны хэрэгээр бол гаргаж ирсэн байдаг л та. За энэ Никсны хэргийн шүүхийн шийдвэр дээр бол 1803 онд шийдвэрлэгдсэн Marbury versus Madison буюу Madison-ы эсрэг Marbury-гийн хэргийн шүүхийн шийдвэрийг одоо авч хэрэгэлсэн байдаг. Жишээлбэл 1803 онд шийдвэрлэгдсэн дээд шүүхийн шийдвэр 1974 оны Никсны хэрэг дээр одоо жишээ болсон байх жишээтэй тий. За мөн саяны одоо хэрвээ Трампын одоо шүүхийн одоо импичментийн асуудал дээр бас нэлээд яригдсан Никсны шүүхийн шийдвэр. Яаж одоо Трамптай ингэж Трамп Никсон болон Трампын энэ тэ улс төрийн энэ үйл ажиллагааг нэлээд харьцуулсан зүйлүүд Америкийн хэвлэл мэдээлэлээр нэлээд явсан. За мөн одоо маш том ингээ ярих юм бол Билл Клинтоны одоо асуудал байгаа. Гэх мэтчлэн энэ хэрэгүүдээс бол дангаанч одоо хууль эрх зүйн гэдгээсээ гадна ер нь одоо нөгөө улс төрийн ёс зүй давуу эрх мэдэл за манад бол immunity гэж яриад байгаа энэ асуудал
яах ёстой юм бэ? Хуулийн дээрээ бид хуульшихын өмнө тэгш байна гэж бичсэн байтал зарим одоо хүмүүсийн хувьд бас яаж байгаа билээ гэдэг асуудлуудыг илүү эргцүүлж харах жишээ авах тийм одоо кейс болсон гэж шүүхийн шийдвэр болсон гэж үзэж байгаа. Та сая ярьлаа нөгөө улс төрийн холбогдолтой хэрэгүүдийг хүртэл одоо жишг тогтоох хэмжээний шийдвэрүүдийг ээж шүүхнээс өөрөө гаргадаг. Энэ өөрөө эрх зүйн соёл өөрөө ер нь хэрхэн яаж бүрдсэн бол одоо Монголтой харьцуулбал энэ шал өөр эрх зүйн соёл байна шүү дээ. Тэгэхээр ийм эрх зүйн соёл өөр Америкт юу яаж бүрдэж бий болсон юм бол таны бодлоор? За зүгээр миний хувь судлаачийн хувьд миний хувьд ингээд аваад Америкийн нэгдсэн улсын соёл түүхийг ингэж тэгээд ингээд хууль эрх зүйн системийг ингээд харж судлах хэрэгтэй хүний хувьд бол Никсний хэрэг дээр бол Никсний хэргийг гаргаж ирэх, Никсэн энэ асуудалтай холбоотой юм а гэдэг энэ бүх зүйлийг бол хэвлэл мэдээлэл гаргаж ирсэн байдаг. Хэвлэл мэдээллийн байгууллага. За ерөөсөө жишээлбэл Ватергейтийн хэрэг бол ардчилсан намын байр руу 5 хүн нэвтэрч орсон тий. Тэгээд тэр 5 хүнийг одоо дээрэм хийх зорилгоор орсон байна гэж ингээл орхиж байсан хэрэгэлтэй. За энийг бол Вашингтон Пост сонины сурвалжлагч нар сурвалжлаад за тун утгагүй одоо ерөнхийлөгчийн сонгуул болох гэж байна. Гэтэл яагаад ардчилсан намын байр руу бүхэл бүтэн том хамгаалалттай байр руу 5 хүн нэвтэрч чадсан бэ? Тэндээс яагаад чанарт төхөөрөмж олцсон бэ? Гэх мэт зүйлийг бүгдийг ингэж ухаж гаргаж ирсэн. За тэгээд тэр 5 хүний дотор бол за урд нь холбооны мөрөх товчоонд ажиллаж ирсэн гэдэг юм уу? Тэ тусгай албанд ажиллаж ирсэн гэдэг за Никсний бас хамааралтай тий ингэж дам хамааралтай юм хүмүүс бол тэр 5 хүний дотор байсан. За эдгээр бүх зүйлийг Вашингтон Пост нийтлээд за улмаар үүний дараа бол маш олон нийтлэлүүд гарч ирсэн. Улмаар одоо ямар учиртай гэдгийг арт түмэн мэдэх тий маш олон тийм одоо сурвалжлагууд бий болсон. За үүндээс эхлээл ерөөсөө энэ бол цагаан орны ямар нэгэн байдлаар холбоотой гэсэн зүйлүүдийг арт түмэн бол одоо бодож эхэлсэн. За энэ бүх зүйлүүдийг үүсэн байгууллагад ерөөсөө сурвалжлагч нар сэтгүүлчд бол маш том үүргийг гүйцэтгэж байсан байдаг л та. Данганч Никсэн гэлтгүй. За эдгээр бүх хэрэгүүдийг одоо нийгэмд хүргэх гээд аль нь зөв буруу гэж мэдүүлэхэд бол хэвлэл мэдээлэл тэрэн дундаа ёс зүйтэй шударга хэвлэл нийтлэлд маш том үүргийг Америкийн нийгэмд гүйцэтгэдэг. Одоо ч гэсэн MeToo хөдөлгөөнтэй холбогдуулаад Америкийн нийгмийн энэ хэвлэл мэдээллийн байгууллагууд бол энэ дээр маш хүчтэй байр суурийг илэрхийлж байгаа л да. Тийм учраас хэвлэл нийтлэл гэдэг бол маш том зүйл. Хэвлэл нийтлэлээр ямар зүйл явж гин тэрийг олон нийт масс арт түмэн ингэж харж идэг учраас хэвлэл мэдээлэл өөрөө маш том тэнцвэртэй байх ёстой гэдэг ийм шалгуур бол одоо байна л да. Тийм учраас энэ одоо хэрэгүүдийн одоо жишээлбэл миний сайн хэлсэн энэ Америкт энэ иргэний хөдөлгөөн Мартин Лютер Кингийн нэмтэй өсгөн байгаас энэ иргэний хөдөлгөөн цаашид амжилттай болоход бол хэвлэл мэдээлэл маш том үүргийг гүйцэтгэсэн байдаг шүү дээ тий. Та бүхэн бас одоо Америкийн иргэний хөдөлгөөнтэй холбоотой маш олон кинонууд, сурвалжлагууд, нэвтрүүлгүүд байдаг. Тэгэхээр ийм зүйл болоод байна гэдгийг тэр одоо юу гэдгийг хойд тий мужинд сууж байгаа хүмүүс мэдхгүй тохиолдол маш олон байсан. Тэрийг хэвлэл мэдээлэл гаргаж ирж ийм зүйл болоод байна гэдгийг бол одоо олон нийтэд хүргэх гээд одоо үнэн бодит мэдээллийг үнэн бодит зүйлийг харуулхад тий хэвлэл мэдээлэл маш хүчтэй үүргийг гүйцэтгэдэг. Тий би бол тэгж хэлмээр. Тэгэхээр өөрөө улс төрийн соёл бүрэлдэхэд бол мэдээж хэрэг хүмүүсийн хандлага гэдэг зүйлийг өөрчилж ийж хүмүүс одоо тэр хүнийг ийм зүйл хийсэн учраас огцрох хэвээр. За эсвэл бүлгэн ч юм уу эсвэл одоо юу гэдгийг тэр одоо маш шагалт бэжж тэр одоо зүйл цаашид өөрчлөгдөнө гэхээс биш массын хандлага хүмүүс за ингэж л байдгийг ингээд байх юм бол хизээч өөрчлөгдөхгүй л дээ тий. Тийм учраас хэвлэл мэдээллийг бол би маш том хүчтэй зүйл гэж боддог. Ер нь Америкийн нийгэмд бол хэвлэл мэдээлэл бол маш хүчтэй юм зүйл байдаг. Үүнтэй уялдуулаад манай сүүлийн асуулт байгаа. За мэдээч сэтгүүл зүй гэдэг асуудал чухал яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл нөлөөлөл гэдэг зүйл байна. Тэгээ өөрөөр хэлбэл хууль гэдэг зүйл байна. За газрын эрх зүйн орнуудад кодекстэй, за Англи Америк эрх зүйн орнуудад энд заа юу эрх зүйн хэмжээнүүд
Гэтэл цаатлын үндсэн мөн чанар нь юу вэ гэхээр хүний эрэхтэй нийтлэг байдлаар тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэхдээ олон нийтийн хүсэл зориг ямар чиглэл рүү хандж ийнэ гэдэг тийм нэг тодорхой нэг хаан байгаад байна гэж хараад байна тий. Тэгэхээр үүнийг одоо илэрхийлэх нэг нөлөөлөл нь сэтгүүл зүй гэж бодоод байна. Тэгэхээр Монгол орны хувьд энэ талаар одоо хөгжүүлэлт хийхэд нөлөөллийн ажиллагааг ямар байдлаар хийвэл ямар зохицуулалтын дээр би талтаатай юм. Үүн дээрээс хөв судлаач та юу гэж хардаг? Зүгээр би яг одоо шүүмжлэхийн ч юм уу, сайшаахын ч юм уу тэрийг ол хэлнэ. Ер нь бол Монгол орн бол ардчлалыг хөгжүүлээд явж байгаа орн тийм ээ. Америкийн нэгдсэн улс ардчлалыг хөгжүүлээд маш олон жилийг ардаа туулсан байна. Тэгэхээр ардчлалыг одоо хөгжүүлж байгаа орнуудаас бид нэр өөрсдөө жишг авах хэрэгтэй. Соёлын түвшинд, хандлагын түвшинд, хууль эрх зүйн түвшинд, хүмүүсийн хандлагын түвшинд маш олон зүйлүүдийг авах хэрэгтэй л гэж би бол хардаг л та. Тэгэхээр ерөнхийдөө бол зүгээр манай Монголын нийгэмд бол одоо жишээлбэл сэтгүүлчтэй холбоод ярих юм бол сайн зүйлийг одоо очиод ингэ сурвалжлах ч юм уу, тэр талаар мэдлэг мэдээлэл ч юм уу, сэтгүүл зүй гэдэг зүйл ерөөсөө бол боловсрал, танин мэдэх тийм ээ, ийм маш том концепттэй зүйл гэж би боддог байхгүй юу? Хүмүүсийг одоо ухааруулах, хүмүүсийг одоо тий танин мэдүүлэх, за эсвэл хууль эрх зүйн гэдэг юм уу, энэ бүх зүйл бол хэвлэл мэдээлэл телевизээр явж байна л та. Жохон 3-4 настай хүүхдээс эрхлүүлээд 70-80 настай хүүхдүүд бол телевиз харж байгаа. Телевизээс маш их мэдээллийг авч байгаа. Сүүлийн үед одоо фэйсбүүкээс гэтэл манай Монголд бол дандаа ингээд сөрөг талын мэдээллийг хүмүүс сурвалжлах дуртай, бас очих дуртай, харах дуртай л байна л та. Тэгэхээр илүү бид нарт нөгөө ухаарлын, хандлагын өөрчлөх, нөлөөллийн гэдэг юм уу тэр зүйл рүү илүү өгөн чиглэх ёстой. Хэвлэл мэдээлэл мэдээч хэрэг одоо нийгэмд болохгүй бүтэхгүй байгаа зүйлүүдийг сурвалжлах ёстой. Гэтэ энэ дээр ямар одоо тэнцвэртэй хандах ёстой вэ гэдэг очоод сурвалжлаад ийм болж гэн тийм болж гэн гэд байх нь яг үндэ зөвхтэй юм уу зүггүй юм уу те гэдгийг нь илүү бас харж тэнцвэртэйгээр бид мэдээлэх гэдэг энэ зүйлийг л хүргмээр байна л гэж би бодож байна л та. Тий. Тэгэхээр ерөнхийдөө бол юу гэдэг юм бэ? Нэлээд тийм одоо би хэрвээ энийг хийх юм бол тэ ямар үр дагаврыг авчрах вэ? Жишээлбэл одоо би энэ номыг хэвлэж зүгээр ингээ яриа л өнгөрч болно те. Гэтэл за ийм учраас энэ чухал юм аа. Ийм учраас би энийг дор яаж ч одоо хууль эрх зүйн чиглэлээр сурдаг тийм ээ оюутнуудад хүргье. За бас өөрөө энийг судлах явцдаа маш олон зүйлүүдийг мэдчих авлаа. Тэгэхээр энэ бол миний бүтээлч ажил. Энэ шиг адилхан сэтгүүл зүй яаж бүтээлчээр тийм ээ мууч байна уу, сайн ч байна уу зүйлийг яаж тэр гоё сэтгүүл зүйн арга барилаар хүргэх вэ гэдэгт л суралцах хэрэгтэй юм болов уу гэж би боддог байхгүй. Тэгэхээр одоо өнөөдөр нэг зүйл гарлаа тэрлүү бүгдээрээ шуурдаг, тэг хайдаг ч юм уу те. Сэтгүүл зүй гэдэг бол маш том одоо зүйл. Байгаль орчны чиглэлийн, хүний эрхийн чиглэлийн. За өнөөдөр бол би жишээлбэл одоо энэ маш олон загвар өмсөгч нар байна шүү дээ тий. Өнөөдөр загвар өмсөгч нар туранхай байх албагүй болчиход байна. Өнөөдөр 70-80 настай хүмүүс загвар өмсөж болж байна. Яагаад гэвэл хувцс гэдэг бол хүн бүхний хэрэгцээ. Яагаад 70-80 настай хүмүүс модель байж болохгүй юм? Яагаад плюс сайзтай одоо загвар өмсөгч нар модель байж болохгүй юм? Яагаад хэрвээ би одоо жишээлбэл гар дээрх сорвоос аим ичдэг байсан. Тэгээ Америк яваад ингээд өөрчлөгдөж байна. Яагаад тэгэхээр миний нөгөө альва зүйлийг хандах хандлага өөрчлөгдөд хэрвээ миний юу гэдгийг энэ бол миний нөгөө identity болохоос биш намайг доош нь хийх муулах зүйл огтхонч биш юм байна. Дэлхийн нийт бол identity-гаараа өрсөлдөж байгаа юм байна. Өнөөдөр одоо юу чинь сайн жишээлбэл хятадын нөгөө H&M-тэй холбоотой асуудал үүслэлтэй. Энэ дээр бол нөгөө нэг одоо юу гэдгийг ажлын байрны одоо юу гэдгийг асуудалтай холбоотой. Өөрөөр хэлбэл бид тийм одоо юу гэдгийг хүний эрхийг дээдлээгүй, хөдөлмөрийг дээдлээгүй гэдэг юм уу? Тим ресурсоор хувцс үйлдвэрсэн тэр хувцсыг өмсөхгүй гэдэг хандлага Европт явж байгаа байхгүй юу? Яа тэгэхээр энэ миний одоо өмсөж байгаа подолк хин нэгний мах цусаар ч юм уу те амар олон цаг ажилласан тэр одоо хөдөлмөрөөр бүтэж гин гэдэг бол надад таагүй сэтгэлийг төрүүлж байна гэдэг хандлага хүний эрхийн хандлага бол Европт явж байгаа ч тий. Тэгэхээр бүр хүний эрх гэдэг зүйл бол маш олон хандлага руу хувирж байна. Сэтгүүл зүй бол бүх тал руу ингэж орж ялангуяа Монголын сэтгүүл зүй бол ингэж юу гэдэг нэг бүхэл гэхээсээ илүү олон чиглэл рүү ингэж
одоо юу гэдгийг салгаалах хэрэгтэй. Жишээлбэл эрен сурвалжлах бол эрен сурвалжлах, улс төрч бол улс төрч те, хүний эрх бол хүний эрх. За одоо байгаль орчин бол байгаль орчин гэл ингээл за эмэгтэйчүүдийн эрх бол гэл ингээл салгаалах боломжтой салбар бол маш их байгаа. Хүний эрх тэгээд энэ сэтгүүлч хоёр бол маш хоорондоо маш холбоотой зүйл гэж би боддог. Тэ эрен сурвалжлагч байна уу, нэвтрүүлэгч байна уу? Энэ сэтгүүл өөрийнхөө одоо сэтгүүл зүйн арга барилаараа хүргэж байгаа зүйлийг миний нэрт бол хаадлаа гэд ингээд ах юм бол яаж сэтгүүлчд цаашид хөгжих вэ гэдэг зүйл байна л да. Тэгэхээр сэтгүүлчдийг одоо хэвлэл нийтлэл хэрэгжүүлөөг энэ бас нэг талаасаа хамгаалж өгөх ёстой. Тэгэхгүй бол энэ чинь өөрөө бас нэлээд тийм эмзэг зүйл байна л да. Яагаад тэгэхээр сэтгүүл зүйн маань өөрөө маш нийгмийн маш одоо чухал зүйлүүдийг очиж одоо сурвалжилдаг тий тэрнтэй холбоотой учраас. Тэгэхээр номон маань орсон энэ кейс бол ерөнхийдөө Америкийн хэвлэлийн эрхчлөөний одоо том бэлэг тэмдэг гэж үздэг. Өөрөөр хэлбэл хин нэгэн төрийн албан хаагч руу хаагчтай холбогдсон хэвлэл одоо юу гэдэг сурвалжлагыг хийхэд тэр төрийн албан хаагч намайг нэр төрөлд халдлаа энэ дээрээ ингэж ах юм яа яаж хамгаалах юм. За нөгөө талаас хэрвээ үнэхээр одоо буруу ингээд худал мэдээллийг зөв юм шиг яг тэгсэн юм шиг ингэж мэдээлэх юм бол яах юм. Худал гэдгийг нь мэдсээр байж тэр сэтгүүлч юм уу хэвлэл нийтлэл байгууллага мэдээлбэл яах юм гэдэг асуудал нөгөө талд нь бас гарч ирж байгаа. Тэгэхээр энэ хоёрын заагийг тодорхойлж өгөх нь өөрөө улс төрийн хүрээнд одоо нийгэм соёлын хүрээнд сэтгүүлчдийн хувьд аль талд нь бол чухал юм а гэдгийг бол гаргаж өгсөн байгаа. Тэгээд ер нь бол энэ сэтгүүлч хэвлэл нийтлэх гэдэг бол маш том зүйл Америкийн нэгдсэн улсад бол байдаг. Тийм. Ер нь бол нэг зүйл гарлаа тэрийг яаж мэдээллийг нь олж авах уу тэр хүмүүстэй яаж уулзах уу энийг нийгэмд яаж одоо ямар аргаар хүргэх вэ гэдэг бол маш том бодлого байдаг. За нэг нийтлэл нэг зүйлийг гаргах гэж нэлээд удаан ингэж бүх зүйлүүдийг судалж авах жишээтэй. Ер нь бол тийм байдаг жишээ байдаг. Тэгээд эдгээр зүйлүүдийг би бас ингэж нэлээд цааш нь бас дэлгэрүүлж тийм ээ судлахыг зорж байгаа. Дангаанц үндсэн эрхийн хүрээнд биш гэр бүлийн түвшинд яадгийн, өв залгамжлал яадгийн, тийм ээ. Хөдөлмөр яадгийн, бизнесийн эрх зүй яадгийн гих мэтчлэн цааш болж өгвөл нэлээд лавшруулж бас судалж ном гаргая гэж бодож байгаа. Тийм мэдээж яг хууль гэдэг зүйл яг төрүүлээд нийгмээсээ төрүүлж уг нь бол замын засаж явах хэрэгтэй гэдэг боловч тодорхой нэг кейс гараад ирэхээр зэрэг тухайн кейсээсээ үүдээд ямар олон танилцааны хүрээнд асуудлууд дутуу одоо шийдэгдэжсэн бэ гэдгийг бол бид олж харж шийдвэрлэдэг. Энэ бол мэдээж яг хууль бол дандаа төгс байдгүй тийм бүрэн байдгүй гэдэг хатлага гэж хардаг. Тэгэхээр өнөөдрийн манай подкастын үнэнд бол бид за шүүхэн прецедентийн талаар ерөнхий ойлголтууд болоод за Америкийн нэгдсэн улсын одоо гарч ирсэн онцлог кейсүүд дээр гарч ирсэн шүүхэн сэдвэрүүдийн гол онцлог энэ одоо агуулга үндэслэл нь юу байсан бэ гэдэг дээр за мөн цаашлаад одоо Монгол улсад байгаа ямар асуудалтай мөн холбогдох боломжтой байна гэдэг дээр бол хэрэг өрнүүллээ. Бидний одоо урилгыг хүлээж авч за манай подкастт оролцсон Ганжим гişтэй маш их баярлалаа. Тэгээд бид дараагийн дугаараараа бас сонирхолтой зочдыг бол бэлтгэсэн одоо сонирхолтой зочдтой бол яриа өрнүүлэх болно. Ингээд энэ удаагийн дугаар маань өндөрлөж байна. Анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа.